За сайн байцгаана уу. За өнөөдөр бид бол дэлхийн бизнесийн түүхэнд дэх одоо хамгийн алдартай стратегийн алдаануудын нэгийг авч үзэх гэж байгаа юм. За нэгэн цагт одоо дэлхийд даяар Kotaking Action гэсэн хэллэг бол маш эерэг утгатай байсан. Хүмүүс амьдралынхаа одоо хамгийн нандин дахин давтагшгүй мөчийг гэрэл зурагт болгохдоо бол энийг үг ашигладаг байжээ. Гэтэл одоо өнөөдөр бол Kotaking Action гэдэг нь бол өөр утгатай болчихсон байна. Энэ нь бол технологийн өөрчлөлтийг анзаараагүй за стратегийн алдаа гаргасан одоо асар том компани хэрхэн дампуурч болдгийг бол илэрхийлсэн жишээ болж хувирсан. За инхээр Kotaking компани маань 1988 онд бол байгуулагдсан юм байна. За George Eastman гэдэг хүн уг компаниг байгуулсан бөгөөд гэрэл зураг авах нь одоо маш төвөгтэй зөвхөн мэрэгжлийн хүмүүсийн хийдэг байсан ажлыг бол Eastman бол илүү энэ салбарын бүх хүнд өртөмжтэй болгож хувиргаж чадсан. Нэгсэндээ та товчлуурдаар бид бусдыг нь хий гэсэн энгийн санаа гаргаж зураг авахд бол хүмүүс зураг авахд хангалттай харин зургийг боловсруулах хэвлэх хэл сойрох зэрэг бусад ажлыг нь бол тухайн компани хийж өгдөг байсан гэж. За тэгэхээр энэ санаа бол тухайн үед бол мэдээж хэрэг амжилттай байсан учраас бол Kotaking маань бол удалгүй дэлхийн хамгийн том компани болж гэрэл зургийн компани болж хувирсан байгаа юм. За тэгэхээр энэ Kotaking амжилтын үндэс нь юу байсан бэ гэхээр мэдээж хэрэг маш тодорхой бизнесийн загвар дээр бол тухайн үедээ суйрлаж байсан учраас айгүй амжилттай байж чадсан. За тэд нар бол фото аппаратыг маш хямдхан зардаг байсан. Харин жинхэнэ ашиг нь юундаа байсан бэ гэхээр гэрэл зургийн хальс, зураг боловсруулах хэмжээ бодис, за зураг хэвлэх цаас, эдгээр бүтээгдэхүүнийг борлуулдаг байсан байгаа. Аппарат нь болохоор зөвхөн хэрэглэгч татах хэрэгсэл байсан. Яагаад гэвэл хэрэглэгч зураг авах бүрдээ тухайн зураг угаалгах хальсыг худалдаж зураг авах бүрдээ хальс худалдаж аваад бас угаалгадаг байсан гэсэн үг байна шүү дээ, тий. За 1970-аад оны хувьд бол Америкийн нэгдсэн улсад бол гэрэл зургийн хальсны зах зээлийн 90%-ийг бол Kotaking эзэлдэг байсан. Мөн фото аппаратын зах зээлийн 85%-ийг бас эзэлдэг байсан байгаа юм. Тэгэхээр чин тэр үед бол бүхэл хүн баг Kotaking бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан гэж ойлгогдож болохоор байгаа. За тэгэхээр удахгүй ирэх одоо дампуурлын бол тэд бол яаж төсөөлөх вүлээ? Ийм амжилттай байсан юм чинь. За гэхдээ яагаад компани одоо өөрийнхөө хамгийн ашигтай бүтээгдэхүүн бол хальсаа хамгаалах стратеги нь түүнийг одоо дампуурлалт хүргэсэн бэ гэдэг талаар бол хэдүүлээ илүү дүгнэж ярилцъя. За Kotaking компани түүхэнд хамгийн сонирхолтой баримтуудын нэг бол уул нь бол тэд анхны дижитал фото аппаратыг бол өөрсдөө зохион бүтээсэн байдаг. Юу вэ гэхээр 1975 онд компанийн инженер Steven Sasson гэдэг хүн бол шинэ төрлийн камер бүтээж чадсан. За тэр нь бол нэг тийм талах шарах шиг том хэмжээтэй хар цагаан зураг авдаг, зурган соронзон туусан дээр хадгалагддаг байсан байгаа юм. За тэгэхээр өнөөдрийн стандартаар бол маш энгийн төхөөрөмж боловч тухайн үедээ бол асар том нээлт байжээ. За мэдээж зэрэг инженер маань энэ төхөөрөмж гэрэл зургийн аппаратаа бол компанийнхаа удирдлагадаа танилцуулсан. Гэвч удирдлагууд бол айгүй сонин хариу барьсан байгаа. Юу гэхээр тэдэрх аппаратыг сонирхолтой юм байна гэж дүгнсэн ч гэсэн цааш нь одоо хүмүүст үзүүлж болохгүй гэсэн шийдвэрийг гаргачихсан. За яагаад ийм шийдвэр гаргачихсан бэ гэхээр дижитал зураг гэдэг ойлголт нь өөрөө хальс хэрэг шаардлагагүй гэсэн үг байсан шүү дээ. Хэрвээ дижитал технологи хөгжих юм бол хальсны борлуулалт нь байхгүй болчихно. За зураг боловсруулах лаборатори хэрэггүй болчихно, хэвлэх үйлчилгээ багасчихно. Өөрөөр хэлбэл компанийн хамгийн ашигтай бизнес алга болно гэж үзсэн учраас бол тэд нар өөрсдийнхөө зохион бүтээсэн технологиг бол зах зээл дээр гаргаагүй байх нь байна. Гэтэл 1990-ад оноос бол эхэлж бол дэлхийг дижитал технологи руу бол ямар нэгэн байдлаар шилжиж хурдтай өөрчлөгдөж өсөж хөгжих болсон байгаа. Тэгэхээр Японы компаниуд бол энэ боломжийг бол шууд ашигласан байгаа. За бидний мэддэг Sony, Canon, Nikon гэдэг компаниуд бол дижитал камерын зах зээл дээр маш хурдан байр сууриа эзэлж өрсөлдөж эхэлсэн. За гэтэл Kotaking удирдлагууд тухайн үед юу гэж бодсон бэ гэхээр хэдий дижитал камер гарсан ч гэсэн хүмүүс зураг хэвлэхээ хизээж болохгүй гэж бодсон. За тэгвэл тэд нар дижитал камераар зураг авсан ч гэсэн тэр зургаа угаалгана гэж бодсон тий хэвлүүлнэ гэж бодсон цаасан дээр. За гэтэл бодит байдал дээр бол энэ байдал эрс багассан хүмүүс зураг хэвлүүлэхээ болчихсон байдаг. Тэд зургнуудаа компьютер дээр хадгалж байсан. Дараа нь интернет дээр хуваалцаж эхэлсэн байгаа шүү дээ. Инхээр гэрэл зургийн хэрэглээний үндсэн зорилго бол бүрэн өөрчлөгдсөн гэж ойлгож болохоор байгаа юм. За мөн Kotaking компанийн хувьд соёл одоо нэг салбарт төвлөрсөн байсан. Энэ нь юу вэ гэхээр тэд болохоор химийн технологийн компани гэж өөрсдийгөө олж хараад байсан юм шиг байгаа юм. Тэдний гол мэдлэг нь бол одоо хальсны химийн найрлага, зураг боловсруулах уусмал, хэвлэх цаасны технологиуд дээр төвлөрч байсан. Гэвч дижитал технологи нь өөрөө огт өөр салбарынх байгаа шүү дээ, тий. Илүү өгөгдөл, програм, дэлгэс, интернет гэсэн салбар руу шилжиж орж байгаа гэсэн үг. Гэтэл гэрэл зураг бол химийн үйлдвэрлэлээс мэдээллийн технологи руу шилжиж байгааг бол Kotaking бол тухайн үед бол бүрэн ухамсарлаагүй, өөрсдийн дотоод соёлоо бол өөрчилж чадаагүй гэсэн үг. За
Kodak бас шинэ технологид огт хөрөнгө оруулаагүй бас гэж хэлж болохгүй юм байгаа. Тэд яасан бэ гэхээр 2001 онд бол Offoto гэдэг онлайн зураг хуваалцах платформыг бол худалдаж авсан юм билээ. За энэ платформыг хэрвээ зөв хөгжүүлсэн бол магадгүй одоо өнөөдрийн Instagram эсвэл одоо Facebook-ийн одоо зураг хуваалцах системтэй болох боломжтой байсан гэж хэлдэг. Гэвч Kodak үүнийг өөр шал өөр зорилгоор ашигласан байдаг. Тэд хэрэглэгчдэд зураг хуваалцах платформ болгохын оронд эсвэргээрээ одоо зураг хэвлэх, захиалга авах, зураг хэвлэх болон захиалга авах платформ болгож ашигласан байдаг. Нэгсэндээ дижитал орчныг ч гэсэн хэвлэх бизнес рүү татгаж оролцсон гэсэн үг. Гэвч хэрэглэгчдийн зам төлөв бол аль хэдийн өөрчлөгдсөн байжээ. 2000-ад оны үед бол Kodak-ийн орлого бол огцон буурч эхэлсэн. Хальсны борлуулалт нь бол жил болгон унсан. Нөгөө талаас дижитал камерын зах зээлд бол өрсөлдөөн бас маш ширүүлсэн. За Kodak-ийн нэг үе дижитал камерт борлуулалтаараа тэргүүлж байсан ч гэсэн аппарат бүрээс бол ашиг биш алдагдал гарч байсан. За юу вэ гэхээр зардал, үйлдвэрлэлийн зардал бол өндөр байсан байгаа юм. Мөн өрсөлдөгч нар бол үнэ хямдруулж байсан. За ашигын хэмжээ бол маш бага байсан байх нь байна. Гэтэл дэлхийн ертөнцийн улам өрс хурцтай өөрчлөгдөж хөгжиж ирсэн бас нэг өөрчлөлт гарч ирсэн нь энэ юу вэ гэхээр бол та бидний мэдэх ухаалаг гар утас гарч ирсэн тийм үү. За тэгэхээр хүмүүс бол тусдаа камер авч явах шаардлагагүй болчихсон үе ирчихсэн байх нь тэр үед. За тэгэхээр гар утсаараа зураг авдаг болчихсон энэ үед бол шууд интернетэд байрлуулчихна. За ингээд Kodak-ийн одоо бизнесийн загвар бол ерөнхийдөө бол бүрмөсөн устгад хүрсэн гэж ойлгож болохоор. Иймээс Kodak маань одоо 2012 онд бол дампуурлаа зарласан байдаг. За өрн бараг 6 гаруй тэрбум долларт болсон байдаг. Тэгэхээр энэ нэгэн цагт одоо энэ компани маань дэлхийн одоо хамгийн хүчирхэг брэнд байсан бол ийхүү дампуурлын ирмэгт хүрсэн байх нь. За Kodak маань одоогоор жижиг хэмжээний үйлдвэрлэл одоо хэвлэлийн технологи, зарим химийн бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа ч гэсэн хуучин алдар нэр зах зээлийн хэрэглээ бол дахин сэргээж чадаагүй. Өмнөх шигээ одоо хүн бүрийн мэддэг хэрэгэлдэг ноёрхлоо тогтоосон тэр том компани бол болж чадаагүй байх нэ. Ингээд бид Kodak-ийн түүхнээс юуг одоо ойлгож болох вэ гэхээр өнгөрсөн амжилт одоо хамгийн аюултай дайсан байж болохыг бол ойлгож болохоор байгаа юм. За хэд их амжилт байгуулсан компани бол өөрчлөлтийг үгүйсэх хандлагатай болчиход байдаг сул талтай байна гэдгийг ойлголоо. За мөн хэрвээ одоо та өөрийнхөө тэр бүтээгдэхүүний шинэ технологиор орлуулах зориг гарахгүй байх юм бол өрсөлдөгч чинь таны өмнөөс хийн шүү гэдгийг бол энэжнээс ойлгохоор болж байгаа үстэй тий. Ер нь бол компани бүтээгдэхүүнээ биш хэрэглэгчийн зорилгыг ойлгох хэрэгтэй. За хүмүүсийн зорилго бол одоо зургийн хайлс худалдаж авах биш байсан тий. Тэдний зорилго бол дурсамжаар ердөө хадгалах, хуваалцах байсан байх нь байна. Тэгэхээр тэр зорилготой хүрэх арга цаг хугацааны явцад бол өөрчлөгдөж болдог. Тэгээд тэр дурсамжаа хадгалах, хуваалцахыг бол ухаалаг гар утас гарч ирснээр хүмүүс энэ зорилгодоо хүрч болоод байгаа учраас бол хүмүүсийн хэрэглэгч нарын зам төлөв өөрчлөгдсөн. За энэ нь бол Kodak-ийн түүх бол маш хүчтэй сануулга болж тэднийг одоо дампуурлын ирмэгт хүргэсэн үйл явдал болсон байдаг байх нэ. Хэмжээнээс дэлхийн одоо хамгийн том компани хүртэл өөрчлөлтийг одоо мэдэрч чадахгүй байх юм бол дампуурлын ирмэгт хүрдэм байна гэдгийг бол ойлгож болох нь. Тэгэхээр цаг үеэ ойлгоод өөрийн бизнесийн загварыг зоригтой өөрчилж чадсан компаниуд л урт хугацаанд амжилттай байж чаддаг, тэсэж үлддэг, илүү ашиг орлого олж авдаг гэдгийг бол энэ видеоноос энэ Kodak-ийн түүхээс сургамж авч ойлгож болохоор болжээ.